жишээгээр дутаад үзвэл яагаад хамхур үндэснээсээ ховхордог вэ гэсэн асуултанд дараах маягаар хариулж болно. Жишээ нь өрн сайн ухраас ургаж гэд ухраас гэдэг шалтгааны утгатай бүтээврийг ашиглаж тухайн асуултанд хариулж болно. Үндсэн муу ухраас ховхорлоо. Ухраас гэдэг холбох үгийг ашиглаж өрн сайн бол ургаж, үндсэн муу бол ховхорно гэв. Дараагийн жишээ нь бол гэдэг шалтгааны утгатай бүтээврийг ашиглаж дараагийн өрн сайн байвал ургаж, үндсэн муу байвал ховхорно. Байх гэдэг туслах үгэнд баал гэж шалтгааны утгатай бүтээврийг залгаж яагаад гэдэг асуултанд хариулж болно. Үүнээс гадна үүрийн сайнаас ургаж, үндэсний муугаас ховхорлоо гэв. Сайн гэдэг тэмдэг нэр нь аас гэж шалтгааны утгатай бүтээврийг залгаж бас яагаад гэдэг асуултанд хариулж болно.